жаргаж явах. Itu mana bakal itu? Ini kun kisah darah tambah. Bakal harus. Ya itu. Ini baru kau cukup sakit. 마긴 돌승어들이 댐디기 쪼가봐야 길에 가르쳤 만나봐 희치맹 하둠치타 사양 하이네게 드린 얘도 우티 누트니 오면 이시만 바뀐 사양 참으린 토가 예릭 그울 이힘비 애니 덮치도 에트니 덮니 너훌 밭 세빌마마리 한 사일 사양이 도죠 엔 혼비 어디기 우리는 뭐지? 자, 나락산에 거기나 무슨 도 엔도 뒤치게 돌아가서 그냥 이거 없어 보시대. Mana khasa kata borom sesa khone shitsno. Shidebu. Bi sana tawe ta namai denjiste. Nego. надаа. Өнөөдөр ямар өдөр болохыг арай мартчихаагүй үстэй. Тий? Тэгэд баяр хүргэчихгүй. Юу? Яасан гинэ?
Юу нэ? Гинтийн ихтэй. За. Отох. Яатаа. Хума гинтийн ихтэй сая нуц. Юу? Хөөс зүйл маа. Яасан бол? Машин асуулт чинь. Батун хот яав. Явъя л та. Айгүй л үдээ зүйл маань. Одоо сэтгэлээ зовоогоод яах. Гаштай явал цаал уучраа бий. Тэхүү. За, бүчихлээ. Зүйл маань тайвшрал да. Зочлоо. Явъя л та. Золгоо мэдээ дуулгаад яах вэ? Тийм биз дээ. Аа? Хоёулаа юу ч болоогүй юм шиг л бай. Дөрвийн атгын чиний алга зүрх адилхан мөртлөө амьдралын төлөө хайр сэтгэлийн төлөө лугших цохилт нөр. Хайр сэтгэл гэж юм юу юм? Зөвхөн хувийн аз жаргал юм уу? Биш ээ. Хайр сэтгэл гэдэг хоёр биендээ хонгор өрийнхээ өмнө хүлээсэн ариу итгэл. Хамт явсан хүүхэд нь ухаарлаа. Ууган хүү ээжтэй тэхэн шиг олж ирэх гэж явсан юм шиг байна. Тэгэхдээ хэрэг учир тодорхойгүй. Машинаас нь ийм л дүү боргос нийлээд гарсан да. Тийм. Тэхийн шиг болж өгөх гэж.
Миний хүүгийн сэтгэл их зовдөг байж тээ. Би хүүгийнхээ хүслийг биелүүлсэн бол өнөөдөр ханаас юм гайд очрох. Тэр хүмүн надтай уулзахдаа юу гэж баярлаж байлаад. Дарга. Дэсвчэр мэдэнэс үзүүл өчигдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 101.5% явж байгаа юм байна. Энэ нөгөө зэрэн долмын тодорхойлт нь. Дарга хөөч нь уулзъя гэж байна. Яах гэсэн юм бол доо. Мэдэхгүй. За яах. Нааш нь оруулчих. За. Аваа. Би өөртөө таарлцсан. Аа. Би сангийн таныг асууж байна дээ. Өөр юу чи? Өөрөө ч гэхгүй. Аваа. Энэ сүрт модон мөн үү? Аюу. Аав нь мэдэхгүй юм байна. Лосонгаа. Энийгээ дихиншээ гэдэг юм мөн үү? Энэ биш л дээ. Олон борсол байна. Ээжтэн дихиншээг олж өгөх гэж байгаа хүн юм биз дээ. За миний хөө харж. Аавын хажууд битгий садаавал. Тэгэхэд би хүүгийн сэтгэлийг даанч ойлгосонгүй. Амьдрал ойлгоогүй гинэн хонгор сэтгэлээр дийдэж явсан. Оюутан цагаа одоо санахад хэцүү вэ. Гэхдээ сайхан дурсан ч сайхан. Анх тэр өдөр намайг харсан эрдний харц. Зүрхэн туссан туяа байлаа. За окном метель, белый беспокойный снег. Чи юу? Найз нь хөгжим сонсож байна. Шинбэ? Эрдэнэ. Мардан галсан гэж айлаа шүү. Байдаг болохоор чи Эрдэнэгс айх байгаа юм биш үү? Эрдэнэ. Цагаа халаач хараа. Найз нь мартчих. За. Ты меня не ждешь давным-давно, нет в тебе путей. Только я его не уберу, снова мне такое не дано, только я моя вина. Ночью за окном звенит поет. Только б мне тебя найти, отыскать в любом краю. Только бы Сайн байна уу? Хажээ. Юу болж байна? руку взять любимую твою, Орооч. рассказать, как ночи напролет, летом зимой без сна. За танилцгаа. Алинашэр. Тебя со мной Эднүүс бол ждет. Баахын нэгдүгээр курсын оюутан Цэвэлмаа. Оюун. Энэ бол миний дотны найз. Эрдэнэ. Би танарт магтаж ярьж байсан баха. За танилцаач. Ачиж. Цэлмаа. Эрдэнэ. Аюу. Эрдэнэ. Энэ хоёр бол манай курсын оюутан. Цэцгэ. Сайн. Зураач. Бод. Сайн байна уу? Та хоёрыг зурх юм бол явтаны сайхан зурна да. Энэ бол миний амьдардаг. Бомн. За бид нэг иймэрхүү амьдарч юм да.
амьдцаад юм байна шүү дээ. Энэ чиний багач юм дөргөө. Тийм. Ясоор юм бэ? Энэ юм аа? Миний хайртай мар. Гоо чи та нар суугач. Ойна. Суугач. Ямар модон өмссөн биш. Бидний орж ирэнгүүт яагаад төвжмө зогсоочих вэ? Дуургал та. Нэр дуургач. Их дуу нарийн дуртай шүү. Ямар дуу сонсмоор вэ? Ямар ч яхав нэг сайхан дуу тоглолчих та. За бай. Хоттой яаж дайдгийг билээ. Харин Яваасаа. наашаа болч. Юу. Хайр сэтгэл гэдэг хоочин өдрөөс илүүгээр өнөөгийнхээ амьдрдаг. Зэлмаа. Анх чамтай очирсан тэр хад жаргалтай сайхан цагийг би яаж мартаж чадах вэ? Хөрх чанцалгаа бидний тэр нэг өдрийн хөвгтийн явдлыг чи санаж байна. Залуунаас тэр тусмаа сэтгэлийн жалаа алдсан үед юу бодож байгаа? Амьдрал бол амьдрал шүү дээ. Эрдэнэ надад гомдох хэрэггүй юм да. Зовлон жаргалан хаваалцах миний хамгийн дотны найз гэж би чамд итгэж явдаг байсан. Харин чи өөрөө хэрвээ би талдайг хардагсан бол яах гэж чамтай үерхэж явах вэ?
Хүний сэтгэл гэдэг тайлахын аргагүй онцгой юм. Хүний сэтгэл тайлахад амархан онцгой байсан бол өнөөдөр бид юун танд ийм байдалд орж хаад сууж байх юм бэ? Бид сайхан танилцж сайхан үерхсэн. Би чам заагаад үгүй. Би чаддаг. Явж үзэж. Энийг би чадахгүй. Чийлма вирус бүдгийг цогхгүй. Батирлээ. Би чамайг ирэхгүй нэг гомдож ялаач наач. Чийлма танилч. Миний багын найз бат. Чийлма. Алив суугач. За найдаа суутгай. Суугаарай. Манайх нутгийн хүнээр жаал зугаа мөгч явууч. Тэгээд найзуудаа дайж цайж чамайг ч гэсэн нутгийн дээдэг дуудах юм байхгүй юу? Маа айргоо. Тэгсэн өнөөдөр Цэвэлмагийн төрсөн өдөр юм бэ. Ингээд давхар баяр болж байна. Тийм үү? Сайн тохиолдол бай. Баяр хүргэе. Мэдээгүй учраас бэлэггүй. Уучлаарай. За яах. Дээлгээ дараа өгөөрэй. Харин чи заавал авах. Заавал ингэ. Нүхтөө одоо хэдэн цаг болж байгаа вэ? 4 цагаас 7 минут 15 секунд өнгөрч байна. 16 цаг байхгүй. За яах. Яг нэг оноо да. Намайг гэрт олцоо түлээж байгаа хүмүүрээ хамт явцхан шүү. Би хувьдаа дэмжиж байна. Гэхдээ нэг үжиглэнэ. За тэгье. Бидний амьдрал мөн ч ээдрэгтэй замыг туулсан та. За өнгөрсөн амьдралыг бодож яах. Харин одоо яах вэ? Цэвэлмаа биднийг олзуулахгүйгаас хойш энд зүгээр суугаач яах вэ? Чи харъя. Би жаахан бай. Явахда. Чи хайж байта. Би нэг хаалцаа хийгээд юм бэ. За. Би ингэж л зовх тавилантай хүн юм багт. Хүмүүн эргэтэн дутуу боллоо ч гэсэн ам гарч аавынхаа нэлгийг дэвтээж болох юм. Энэ хорвоо дээр би хөөгөлөхгүй
өөр хэнийг зээлмаа. Би чамтай насан туршдаа амьдрна гэж итгэж байсан. Харин энэ итгэл минь хөсөр хаягджээ. Гэхдээ хайр гэдэг хэцүү юм. Одоо ч гэсэн би чамайг буруутгаж чамд гомдож чадахгүй л байна. Би хүүгээ өнчрүүлсэн түн буруутай. Гэхдээ хүмүүн үргэлж миний зүрхэнд хамт явдаг. Хэдийгээр амьдрал минь сайхан байгаа ч гэсэн намайг сэтгэлээ ямар их зовлонтой явдаг. Хүн яаж мэдэх вэ? Ээж нь хүүгээ санаж хичнээн их уйлдаг байсан гэж бодно. Бүх хэмжлэгээ хийгдэж байгаа. Гайгүй болно гэж бодож байна. Та нар явдаа. Би их байдгийг би та нарт мэдгий. Тийм чи. Тэгээд одоо болтол ухаараагүй байгаа юм. Ер нь ямар шүүхэн бэ? Чиглэма. Чи хөргүүлэхгүй юу? Үгүй. Тарга хөөг чи яаж юм? Тараа. Хайртай хүүгээ өхлийн босгон дээр авчираад харанхуй шин ганцаараа гашуудж явж гэжтэй. Энэ хэрэг надаас л болсон. 10 хэдэн жилийн өмнө хүмүүний бит хоёр заяач ямар их баяр хөөр авчирсан гэж санана. Тэр үед бит хоёрын амьдрал хэцүү байсан л та. Гэхдээ хайр сэтгэлээрээ бүх зовлонг давж туулаад болоод л байсан. Хүний амьдралаа гэж ямар ч хэрэгж болох юм. Өө эмэгтэй. Энэ ороосоор ганцаараа юу хийж байгаа юм бэ? Бид нар хүргээд өгье. Суугаад. Энэ суучлаа. Биднээс агаагүй зү. Чамд өгүүлээд өгье л доо. Суугаад. Бид сайн санааны үднээс л таны хүргэж гисэн юм. Харин муу юм санаагүй дээ. Хүний зовлонг хүн мэдтгүй гэдэг. Эрдэнэт хоёр залуу насны ориглон сэтгэлээр хоёр биений мөрөөдөж ирээдүйн амьдралаа зөвнжсэн тэр үе сайхан байж. Зүгээр. Яваад. Яасуу хийх юм бэ? Миний талгаа иргээд байна. Айлтгүй. Одоо хангарлаа. Яа. Яас. Хөлөө чулуун тагчлаа. Яа. Заяа.
Би наадах чинь одоохон моодох. Яах юм бэ? Би өөрөө хувцас хордон тайлж усын ноцохгүй бол хатгаа авъя. Өнөөдөр би хүүхдтэй болсноо хэлэх гэж их зовж гэлээ. Тэгээд нэг зариг гаргаад хэлсэн чинь нэмэндээ баярлах яг бодох юм их байж тээ. Нэрэж тийм дээ. Ингээд би сургуулиа төгсч чадаагүй гарсан. Гэхдээ надад ажил хийж амьдралаа гэд муу юм болоогүй. Сайн байна уу? Сайн. Хүүч нь яаж вэ? Эрдэнэс жигтэйхэн баргаж царайтай ирлээ. Хүүгийн асуусан чи юу ч дуурсангүй. Юу болоо юм болов? Одоо яах вэ? Эрдэнэ мажтай эрдэнэ шиг хүн шүү дээ чинийг ороодгооч. Хөөрхи хүүнээс таймаа шүү дээ. Ай сахал тулсууд өнтө чинийг ороож юу болсныг мэдээд хэлдэ. Гүч ороодгооч. Юу ч гэсэн сураг гартал нь үлээдэг юм билүү дээ. Бидний хизээрхэн болгождод цонхороо хараад л байсан. Өнөөдөр би тоног хичээлээр сайн авсан. Аваа. Маад адилхан бош. Ээжтэй адилхан. Мингэн лөр. Бош юм хатар дээрээ. Та яад миний цамцын төвч буруу атсан би. Бош хачаад чөөр хатсан уу гэд нөөд байна лээ. Ажлаас ирэхэд хүүмэн халуун хоолунд хийчгээд хүлээж байдаг гэсэн.
хүйтэн цааж алга. Миний хүйн гэрийн эзэн болж дуушуутай байлгадаг ажилтай. Дэлгүүлэргээд яасан ч үгүй юм. Хүмүн намайг хүлээгээд бас л иймэрхүү юмцтай суудаг байсан байх та. Эрдэнэ минь чи юу н ажилгээд амьдралаа мартчихад л хүүхэд хоёр хэрэнтэйлэх ядардаг байсан шүү дээ. Энэ хүйтэнд яах юм бэ? Би хүрээдэй. Чамаг ингээд би хэдий бол галчгүй. Цайчгүй сууж идэх. Танай ажил чинь таггүй юм уу? Би ерөөсөө ингэж амьд чадахгүй. Битгий уурлалтаа. Би хүрээчи. Хуулиад очоод. Хуулиад өштэй орлоо. Би ийм зовлонд орно гэдгийг мэдсэн бол юунд гэр орон хань нөхөр үр хүүхдээ архиж ирлээд анхны хайр хамгийн ариун хизээч мартагддаггүй гэдэг. Ер нь биеэр үзчихэж л ойлгох. Яг юм шиг. Би хүүтэйгээ хоёулахна хичнээн их твдэж байлаа. Тэр өдөр Эрдэнэ бас л ажилласаа ирээгүй байсан. Хүмүн халуурч айлгаад би ганцаархнаа яах ч учраа олохгүй. Хүүгээ илгэндээ тврээд уйлцсан. Хүний сэтгэл ялахгүй юмнаас хөрдөг юм хэлээ. Амё.
Биднээс шинэ бүтээлээ дуусгах хугацаа болцоод сандарч байсан өдөр. Намайг ажилд явахад хүн маань тэгэд дэрвээ зүгээр байсан болохоор гинт өвдсөний би мэдээгүй. Хүн ухаан ороод намайг л асууна. Тэгтэн би энд байж явах гэж юу? Яалаа гэж. Заавал тэрэгт байх ёстой. Хүн яаж байгаа бол би ч өнөөдөр хийдийн сэтгэл зовхоос биш. Хөдөр ямар ч тосолж чадахгүй. Цавц. Яадаг юм бэ? Бата. Хөөс бата. Яасан 50 онд татах юм бэ? Чи надад хайртай бол миний хүүг хайрлах ёстой. Надад тохиолдсон энэ зовлон чамд хамаагүй гэж. Ханаас үгүй л. Хөрхидөө өнөөдөр их ядарсан байх. Миний тухай хичнээн их сэтгэл зовж байгааг би яаж мэдв? Миний насан туршдаа тулж төгсч явах нь бат мөн бицтэй. Тэгэд иймэрхүү янзтай байх гэж. Үгүй. Би бас нэг буруу бодох гэдэг шиг.
Юу болоо? Адийн бодлого ингэж хөвд толгоо орох юм. Нүрээ шилжүүлчих юм бол одоох нь үе. За хэрэлдээд яах. Учраа олъё. Гойр хүүхдээ догой хүүхдтэй амнуудах гэдэг нь тийм сайн бол өөрчлөн авах нь яасан. Чамд ямар дуугаа одчих сэтгэлтэй байдаг. Дандахгүй юунд бидэн дээр л гэж. Цэвэрлэмээ бит хэрэг хэрэлдүүлэх огцоо гаргадаг байв. Хүн гэж янз юм та. Бат хүртэл. Ийм хүний өнөргөө зан гаргана гэж би даанч сонсон. Сайн найзууд муудалцах хэцүү юм байна л. Цэвэрлэмээ өвдлөө гэж дуулаад танайд очиход. Чи тэр яаж уулзлаа? Би та хоёрыгаа ирнэ гэж зүүдэлсэн. Миний хүү тэгээд ямар сурч? Сайн сурч байгаа. Цаавгач. Хэрэг. За. Маймиг. Та хоёр минь тэгээд ямар шухал амьдарч байна? Яг тэ эрүүлсүүд арга олж ил байна. Эртэн минь. Хүүгээс харж яваа. Би Самбана. Самбана. За чи минь яаж вэ? Самбана. Самбана. Чи тэгээд уцмал цааш ярьдаг байх юм шүү. Мах тарай алж ирлээ. Хэрэг. За нэ за. Одоо тэгээ юу хэрэгтэй? Зүгээрээ. Зээл маань. Миний нэг найз тэхин шиг хандалж угаад л зүгээр болцсон шүү дээ. Тийм үү? Чи техник болж угал яасан? Харин ээ. Тэр надад олдохгүй үстэй. Хүний сургалахгүй юу? Тэгдэг юм билүү? За би тэр явъя та. Та хоёр жаахан суухгүй яа? Зүгээр баярт. Миний хөөж байгаарай. Хоёрын байж байгааг чинь амьдрал гэж хэлдэггүй. Чи өөртөө хамтыг сургууль төгссөн нөхдөд хав. Тэдний эзэмт мэрэгд болсныг бүр ярихаа байлээ л дөө. Чи ятгахтаа энэ дөрвөн хантаа омгор харгэрээ салчихаач. Чиний ажил тэгээд өөрчлөгдсөн юм чи хаа вэ? Хайсдаг гэдэг чинь сайхан үгээр хижээгдэг чинь биш. Би ерөөсөө иймэрхүү явцад амьдарч чадахгүй. Цэвэл маам. Амьдрч яваас аажимдаа болно дөө. Хоёр биеийг холбосон хайр сэтгэл хамгийн чухал шүү дээ. Хайр сэтгэл юм шүү.
хайр сэтгэл гэдэг нэг хэвийн мөнгө зүйл биш. Ургаж байгаа ногоо шиг үргэлж анхаарч байхгүй боломж. Хөрсөн хайр хүйтэн болж хүйтэрсэн хайр хөлддөг. Харин хожимдоо өрөвдсөн хүндэлсэн хайранд шилжинэ. Тэгээд нас ахиж амьдралын туршлагатай болох тусам хүний хайр сэтгэлийн чанар өөрчлөгддгийг би ойлгосон. Хүнийг амьдрахаас хоёр амьдрах юм биш. Тэгэхээр өмсөх зүүх идэх ухаас эхлээд юугаараа бусдаас дор явах ёстой юм бэ? Зээлмаа. Чи чиний л амьдралыг хүсэх болж. Хичээнээс чамд ийм бодол төрөх болов. За найз, хүүхэд үүдэж айлах. Тэгвэл чи дуслаа. Манайх нэг юм тойж байдаг. Санаа зовлттой. Ирднэ, нэрийн дуудаад Тийм байна. За, баярлалаа. Сайн яваарай. Сайн яваарай. Наран. Бата. Араа. Тийшээ суугаад. Чи сууж. Би цай аваад ирье. Цай. Чи хэрэг. Хөгжим сонсгоо. Би хөгжимд их дуртай. Ганц үе хүнд чинь хөгжмөл их хэн болох юм байна шүү дээ. Чи орой ичтэй болохоор юунда яах? Яахан сууж байгаа явна үстэй. Би чамд махшаарч. Үгүй би юм итгэхгүй. Аа тэгвэл арих байна. Яах юм бэ? Хүн ингэж амьдрэх юм бэ?
Цэлмаа. 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 Хөөс цэлмаа на таадгаа. Үгүй яач вэ? Чамаг ширээ ялахгүй юмнаас болоод амиал. Йох. Илдвэлийн бодлоо шүү. Ялахгүй юмнаас хинш. Арахгүй. Чиний хөвгч биш болохоор чи тэгж бодож байгаа байх л та. Чи өвдөж. Унтж амар. Миний нойр өрөхгүй байна. Начинка сууч хэрэгтэй. Эш сууч. Окей. Би нөгөө чиний таксиныг билүүсэн. Дандаа нэгдүгээр зэрэг авсаар оюусан да. Яа сайн бэ. Занаас маргааш чана. Тэг уугач. Үсэхэ. Хайрцан грамаар хийх хэрэггүй. Зөвөр. Уг нь би шавгар бодохтой байсан. Гэхдээ дараа одно. Хэрэггүй яах. Зарайс. Тэг. Бай. Баяр. Хаяр хамт ажилладаг гэсэн байгаа. Тийм ээ. Би сургууль төгсөж ирээд удаагүй л дээ. Энд хийх юм болохгүй айгүй хэцүү юм аа. Хаяад нахаггүй ресторан хоол идэх. Чи залуучуудтай л орж ирж явахгүй. Өө, тэднээс ч сагсуурхаас заашгүй шаад тийм ээ. Бэр тараад. Оттой. Дулмаа. Сайн нөө чи чинь яаж ашгүй над руу уцтав. Эрдэнэ нөгөө хүүхэнтэйгээ цалмаа ресторан орж байгаад надад тарлаа. Тэгэл тэдэнтэй хамт ресторанд хурж ирж ялгууж байна. Эрдэнэ гэмгүй царай гаргаж чад муу найз минь доромжлох шүү дээ. Би Цэвлмаг өрөвдөх юм. Гэхдээ Эрдэнэ миний найз болохоор яаж ч болохгүй байгаа юм. Би Цэвлмаг хэлнэ. Яасан ч зүгээр өнгөрөөж чадахгүй. Хөөе чи. Сайн хүн болох гэж байж гэр бүл хүмүүс эрт орвоо. Хөөе. Чи тэгээд одоо ирэх үү? Толмаа. Намайг ярьлаа гэж. Хэлчихгүй байна. Аюу цаг Энэ хөлөөхгүй болохгүй. Хүлээ. Нэг юм завчих одоо гаач.
Тэр хүүхэн эрдэнэ хоёр үнэндээ ямар ч юмгүй байсан л та. Миний тухай хинч бүү мэддэг. Цэлмэ, цаавах уу? Яас урчлаа. Сагч өнгөрөхгүй. Өсөх хуур цаас. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л тэмцэж явах ёстой. Амьдрал ямар болох нь тэр хүнээс шалтгаалдаг. Цэвэлмаа бид хоёр сэтгэл санаагаараа нийлж амьдралын төлөө зүтгэж яваа болсон. Чи юу шийдэж байна? Хүүгээ би яах вэ? Хүүхдөө. Тэр яах вэ? Авилэр мэд. Ээж нь ирэхгүй юм уу? Ирэхгүй баха. Юу гэж? Зүгээр. Али тазалах. Сүүлийн үед цэвэлмаа орой бүхэн уурлаж зангааш нь хоёрс. Чухам юунаас болоод тэрвэ гэдгийг би сайн ойлгодгүй байсан. Харин нэг өдөр ажлаас тараад ирэхэд хүмүн ганцаарх нүдэн хавталуулаад сууж байсан.
их хүн гэхэд бас л хатуу сэтгэл гаргасан да. За миний хурдан хуцсан ус. Хоёлын явъя. Аав юу? Аав нь. Аав нь гэртээ байна. Миний хуцаа дөрөв өмс. Миний өөр аавтаа болно. Миний хүү зогсоод явах юм би хурдан явъя. Эцэг би явахгүй. Харин та хурдан ирээ. Миний хүү ээжтэй хайртай үстэй. Хааш явах юм бэ? Хоёулаа гоё байсан гэж амьдрий. Аав өрхөж явах юм уу? Аав нь. Аав нь гэртэл байхгүй юу? Үгүй би явахгүй. Аавтайгаа л байна. Тэгвэл миний хөлттэй ээж нь явъя.
байна уу? Сайн байна уу? Манай уугуу хөө хичээлдээ ямар вэ? Ууламж гайгүй л дээ. Сүүлийн үед хичээл юм уу давтаад ах шиг байна. Хичээлийн сайн давтуулна шүү. Би хүүтэйг нэг бол татах. Тэгээд би хэлээтгэе. Өнхөө. Миний хүүг аав нь ажил загинж байна. Үгүй юу загинах юм? Ээж нь хүүгээ санаад ирсэн байхгүй юу? Миний хүү хичээлээ тараад ээжинд очаарай. Ээж нь хөөдөө чихэр компот авчирсан. Маних авалтаа минь хөө. Ээжтэй ингэж муухай арч болдгоо шүү дээ. Бидний тавд байлаа. Хүүхдүүд намайг ээж нь хаяад явсан. Шовдөг гэж шовдөг. Тэгэхээр би хичдэг. Би тэнийг их санд байна. Аав тэнийг дандаа л ярьдаг. Та ээлжтэй ээж. Биш. Хин бэ? Согтол хүн бэ. Нэрээ согтол хүн гэснээс балбар төрөнд хаалт цохон уцаар ярьлаа. Нөгөө машин бүтсэн гинэ 25,000-аар аав гэн. Машинтай болвол хөдөө гадаа явныг сайхан амрая. Тийм ээ.
Цэвэлмаа. Хүүгийнхаа биеийг утсараас авах. Би түр асуучихсан. Хэвэн дэвэн гэсэн. Цэвэлмаагаас төрүүлээд бууган хүүгийн биеийг асуудаг бас их юм болж. Ингээл би алдаж байгаа юм шүү дээ. Йой. Яса халуу өдөр вэ? Хүй туссан дардаг юм билүү? Надад нэг стакан аваад ирэхгүй яасан. Анаад хараач. Чи бас ном аваа юу? Нэ салхируулахгүй номоор яах нь? Хавар ном цэглуулахад нэг түүний алдахгүй. Хоёрт хүн харахад сая талаад харагдан да. Дэлгүрт хүн ихтэй байгаа юм болов? Хүүгээ явуулчихсан юмсан нэлээд удчихлаа. Чи хүүгийг сандаг байхад. Муу хүүгээ ирэнгүүт нь л дэлгүр хөөгөд явуулчихдаг. Димий ч болж үт. Хөөе. Чи тэр нялх хүүхдээ бол өсгөх гэж завж юуснаас уугуугээл дэрэгдээ байлгий. Уу ятаж л гар хөлийн зүр тусны мэттэй штэ. За тэр дими яриагаа яах. Найз нанаа тэр кино үзэх хоёр үлээд авчлаа. Би усанд орлоо. Миний хөөе. Яас их удаа. Гэнэд готл чинь ямар их шараатай. Таг. За. Миний хөө хэдэл алим авсан. За 3 үйл авсан шүү дээ. Чи дутуу авсан юм биш үү? Зарим хүүхдүүд дутуу авчихад илүү мөнгө өөртөө ашиглаждаг юм. Тэгж болохгүй юм дөө. Тэгвэл та дахин тэгнэд үзэхгүй юу? За миний хөө сайн хөө. Минийхөө
Тэр машин боловсруулсан. Би тэр шиг инженер болно гэж бодож байгаа. Зүгээр үстэй. Наати. Ээж батах хоёртой таарлцсан. Тэр чинь 50 төгрөг өгөхөр нь би аваагүй. Намайг маад чөрөг нэ. Очог. Ава, бод тэр нөгөө тэр хөдөө яваа. Миний хөө хаашаа юунд явах гэсэн? Ава, нот. Оо. Би чамайг зөндөө ирлээ. Чи тхий шигээр яах гэсэн? Манай ээжийн бүр муу юм байхгүй юу? Тэгээд тхий шиг сайн минь. Имийг ихээс тхий шиг аавна гэсэн. Яах вэ? Харин таньдаг ахаар хөргөлөх гэсэн чинь завгүй гинэ. Энүүх эрдэн сумцтэй. Чиш надад болтгоо. Би замын сайн мэднэ. Чивтэр. Машин барьж чаддаг юм чинь. Машин олдохгүй л дээ. Хоёул аав машиныг авчиж хөө. Цагч. Сайханчнэр бас хэцүү ч үүрэг. Би ер нь ямар их хүүгээ гомдоож нялх зүрхийг шархлуулсан их. Ийм ихийг хэн сайн гэх вэт. Харин миний хүү бол мөнхийн сайн хүү. Зэлмэ жаахан докэж нүдний хаврыг гаргахгүй юу? Одоо ч үүр цайх төглөө. Энэ юм янзлаа. Би зөвлөх үү? Хэрэггүй. Би өөрөө шийдэж мөхөөгөө ойлуулаад л орхиод ирсэн. Одоо энэ дамжсгалахад хүртэл барьж явах юм шиг санагдав. Ийм л болдго юм байна. Үрцэлээ. Мөхөдөр авч. Энэ шинийг ямар их зовж өнгөрөв. Тэт. Хуман доодох шиг болгож байна. Юу болж байна? Яагаад би хинтгийн гэдгийг сандаад байна. Цаал цааж. Хүүдэрээ төргөөч. Яа.
Сайн уу? Тэ. Юу? Яалаа гинэ? Хой цэглэва. Чаастаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Би Миндэгийн найз Инхээ байна. Та нар Миндэгийн зөвлөмжүүдийг дагж байгаа үсттэй. Сургууль төр хааснаас хойш би өдөртөө өвөө эмээтэйгээ байгаа. Манай эмээ өвөө шиг өндөр настай хүмүүс, эсвэл бие муутай хүмүүс шинэ коронавирусын халдвар авах юм бол илүү хүндээр өвдөж байгаа гэж сонссон болохоор би санаа зовж өвөө эмээтэй сайн тусалж байгаа. Эмээ өвөө хоёр минь олон хүн цугладаг газраар явахгүй байгаа. Манайд ч сүүлийн үед зочид ирэхгүй байгаа. Бид гурав хамтдаа дасгал хийж агаарт гарч байгаа. Гадаа хөтөн байвал дулаан хувцалж байгаа. Манай эмээ өвөө хоёр давс, чихэр, өөх тос багтаа хоол хүнс идэж